Өндөр давтамжтай арилжаа хийдэг арилжаалагчид таныг металлуудын үнийн хөдөлгөөний талаарх асуултаар болж байгаа гэж сонслоо. Хөнгөн цагаан, зэсийн ханш огцон өсснийг бид харсан. Алтны тухайд бүр ярилтгүй. Тэгвэл арилжаалагчид танаас яг ямар асуултыг төлөхөө асууж, та түүнд нь хэрхэн хариулж байна вэ? Арилжаалагчид богино хугацааны төлөвөөс илүүтэй яг одоогийн өөрчлөлтөд илүү их анхаарч байх шиг. I think it's a combination of both, and obviously. Миний бодлоор хоёуланд нь л төвлөрч байх шиг байна. Мэдээж өндөр давтамжтай дата арилжааны шийдвэрт ихээхэн нөлөөлдөг. Гэхдээ зах зээлийн нөхцөл байдлыг сайн мэдэж байгаа гэж бодтол маргааш нь шал өөр нөхцөл байдал угтах нь бий. Заримдаа урт хугацааны төсөөлөл өөрөөр эргэх үеч байдаг. Гэхдээ металлуудын одоогийн үнийн өсөлтийн шалтгаан бараг л ихэнх нь шинжээчдийн дүгнэлттэй таарч байна гэж бодож байна. Үүний цаад шалтгаан нь нийлүүлэлттэй холбоотой. Тийм ч учраас зах зээлд ийм огцом өсөлт үүсээд байна. Металлуудын үн ингэж өсгөд хөрөнгийн урсгал нэмэгдсэн, макро эдийн засгийн орчин сайжирсан зэрэг суурь хүчин зүйлс нөлөөлсөн. Харин хамгийн чухал нь энэхүү огцом өсөлтийн дараа эдгээр хүчин зүйлс бие биенээ дэмжихэ болж эхлэх үе ойртож байна. Хөрөнгө оруулагчдын сонирхол мөнгөн урсгал макро орчин харьцангуй тогтвортой хэвээр байгаа. Гэхдээ нөгөө талд үйлдвэрлэгчид сүүлийн үед тааруу үзүүлэлт танилцуулж эхэлсэн сар бүрийн судалгаанаас харахад түүхийн эдийн эрэлт тодорхой хэмжээнд буурч байна. Жишээлбэл зис боловсруулах үйлдвэрийн захиалга 10-аас 30%-аар буурсан. Захиалгууд хойшилж байгаа ялангуяа электрон бараа болон техник хангамжтай холбоотой хэрэглэгчдийн эрэлт удаашрч байна. Бүр эрчим хүчний сүлжээний эрэлт ч саарсан. Ерөнхийдөө зах зээлд тодорхой хэмжээний удаашрал ажиглагдаж байна. Тэгэхээр үнийн өсөлтийг өдөөгч хүчин зүйлсийн нөлөөлөл саарч байгаатай зэрэгцэн агуулгах дахь нөөц өсөж байгааг харгалзан үзвэл ойрын хугацаанд зах зээлд засвар хөдөлгөөн ажиглагдах магадaltaй гэж үзэж байна. Магадгүй энэ нь цаг хугацааны хувьд ч тохиромжтой мөч байх. Тийм шүү, энэ талаараа бодож үзэх ёстой байх. Үүнээс гадна үйлдвэрлэгчний хувьд хөнгөн цагааны үн жишээ нь 3,000 $3,000 авчихлаа. Энэ оны эхний улирлалд үнээс доош орохгүй гэж байгаа ч бүтэн жилийн туршид ийм өндөр түвшний хадгалж чадахгүй байхаа гэсэн төсөөлөл танилцуулсан. Тэгэхээр нийлүүлэлтийн илүүдэл гол асуудал болно гэж үзэж байгаа ч нийлүүлэлт нэмэгдэхгүй шүү дээ. Correct. I think that the fundamental beyond this next 2 months. Тэгэлгүй яах вэ? Таны зөв. Ойрын 2 сарын хугацаанд суурь нөхцөл байдал өмнөхөөсөө маш ялгаатай харагдаж байна. Хэрв зэсийн үнийг харуул энэ онд нийлүүлэлтийн өсөлт маш хязгаарлагдмал байх болно. Өнгөрсөн онд томоохон уур хайнуудын үйл ажиллагаа тасалдсан. Гэхдээ эдгээр уур хайнуудын үйл ажиллагаа сэргэх үйл явц маш удаан байх болно. Харин хөнгөн цагааны хувьд нөхцөл байдал өөр. Ашигт ажиллагаа нь маш өндөр байгаа. 1 тонн тутамд ойролцоогоор $15,000 хөрөнгө оруулалт шаардаж байгаа ч $8,000-аас $9,000 ашиг олох боломжтой гэж тооцож байгаа. Тийм ч учраас энэ он хятад болоод бусад орны хөрөнгө оруулагчдыг гайхшруулсан жил байх болно гэж бодож байна. Гарцын өсөлт сүүлийн 5 жилийн нийт дүнгээс төдийгүй зах зээлийн хүлээлтээс ч өндөр байгаа. Үйлдвэрлэлийн гарц хамгийн ихээр тэлэх жилч байж магадгүй юм. How does the anti-involution or the Үнийн өсөлтөөнийг хязгаарлах бодлого хэр агцтай явж байгаа бол essentially try and stop price wars and prices. үн хэд буурахаа сэргийлэх зорилготой энэ бодлого тодорхой салбаруудыг хэрхэн дэмжиж байна вэ? Yeah, I think that's a really good point to bring it in. Энэ бол дуртахгүй өнгөрч болохгүй сэдв. Таварын зах зээлийг харуул бараг 2 туйлд хуваагдсан байдал ажиглагдаж байна. Эхнийх нь үйлдвэрийн металлууд. Нийлүүлэлт болон эрэлт харьцангуй сайн гол асуудал нь үн хит өндөр. Гэхдээ энэ нь сайн хэрэгжиж байж магадгүй. Нөгөө талд ган, цемент, нүүрс зэрэг уламжлалт салбарын түүхэн эдүүд байгаа. But on the other side, you still have all these bulk commodities. Эрэлт нэмэгдэхгүй байна. Харин ч буурах хандлага ажиглагдаж эхэлсэн. Гэтэл нийлүүлэлтийн илүүдэл жилээс жилд улам нэмэгдэж байна. Still, oversupply, probably deteriorating every year. Энэ нь зах зээлийн хөгжлийн эсрэг хөдөлгөөн болно. Миний ойлгож байгаагаар бодлогын арга хэмжээний гол зорилго нь салбараа супер их хэмжээний ашиг олоход бус, харин салбарыг эрсдлээс хамгаалахад чиглэж байгаа. But it's really about protecting the tail end. Үүний тулд үйлдвэрлэлийн хүчин чадлыг багасгах шаардлага байна. So capacity exit work needs to be done. Цементийн зах зээл дээр энэ тал дээр их ахиц гарч байна. Харин гангийн салбарт ахиц удаан байгаа. Гэвч бодлогын үйл ажиллагаа одоо ч гэсэн үргэлжилсээр байна. Now you talked about the risk. Таны судалгаанд мөн үйл хөдлөх хөрөнгийн салбарын эрсдлийг дурдсан байсан. Sector, which is Энэ салбар голчлон зис, цемент зэрэг түүхийн эдийн эрэлтийг үүсгэдэг. these metals mostly like copper and also you mentioned cement. Мөн тарифын эрсдэл одоо мэдгэдэггүйц буурсан гэж та хэлж байна шүү дээ. Yeah. Also, where? Yes, I think if you look at
the current Хятадын зах зээл дээрх эрэлтийг өмнөх үетэй харьцуулаад харахад эрэлтийг үүсгэж байгаа салбарууд нь нэлээд төрөлжиж байна. in terms of Chinese Жишээ нь өмнө нь гангийн нэг өдрийн эрэлтийн 65%-ийг барилга, үл хөдлөх хөрөнгийн салбар бүрдүүлдэг байсан. peak day steel demand 65%, 2/3 actually. Харин өнөөдөр үл хөдлөх хөрөнгийн салбарын гангийн эрэлтэд эзлэх хувь нь 25% болж буурсан. Property sector is only a quarter of size of that. So you still have a lot of issues with property. Тиймээс энэ салбар олон асуудалтай хэвээр байгаач гангийн эрэлт зах зээлийн нөхцөл байдлыг тодорхойлогч гол хүчин зүйл байхаа болсон байна. In the meantime, you are seeing very diversified kind of a demand from different areas. Эрэлт олон салбараас төрөлжиж, шинэ салбаруудын өсөлт үргэлжилж байна. Тиймээс тодорхойгүй байдал харцангуй буурсан гэж харж болно. Өнгөрсөн 4-5 дугаар сард тарифтай холбоотой гэмтийн шийдвэрүүд гарч бид цаашдын төлөвийн талаар олон судалгаа хийсэн. In April and May and trying to understand what happens in the downstream. Гэхдээ хамгийн тааруу нөхцөл байдалд ч Хятадын үйлдвэрлэлд тийм ч том сөрөг нөлөө үзүүлэхгүй гэсэн гайхмаар үр дүн гарсан. Impact of Chinese production on an aggregate basis. But now certainly Тиймээс одоогийн байдлаар тарифын нөлөө зах зээлийн хувьд санаа зовох тэргүүлэх асуудал биш. Well, we're all scrambling as well. Бид бүгд л алтны үнэ дахин дээдсээ шинжлэх боломжтой эсэхийг тодорхойлохыг оролдож байна. Bloomberg-ийн шинжээчид алт $5,400 орчимд докторчлоо гэж үзэж байгаа ч зарим нь $6,000 хүрэх магадaltaй гэж таамаглаж байна. Та бүгдийн хувьд үүн дээр ямар төсөөлөлтэй байгаа вэ? yeah, I think there's an anchor part of the driver for gold price, and that's the central bank buying. Алтны үн хөдөлгөгч гол хүчин зүйлсийн нэг нь төв банкнуудын алт худалдаа авалт юм. Chinese central bank gold holdings, whether it's the reported number from what's the Gold Council. Бидний хувьд албан ёсны тайлангууд болон бусад нийлүүлэлтийн мэдээлэлээр дамжуулан Хятадын төв банкны алтны нөөцийг хяндаг. PC numbers, we could actually add that. Өнгөрсөн онд Хятадын төв банк алт худалдаа авалтаа нэмэгдүүлсэн бөгөөд цаашдаа ч нөөцөө нэмэгдүүлэх болов уу? I cannot say it on behalf of PBOC, but the reality Төв банкны өмнөөс хэлж мэдгүй юм. holding in China, Гэхдээ Хятадын төв банкны алтны нөөцийг Америкийнхтай харьцуулбал зөвхөн тал хувьтай л тэнцэж байна. same economy. Тэгэхээр эдийн засгийн хэмжээтэй харьцуулбал нэмэгдүүлэх боломж байгаа. Гэсэн ч худалдаа авалтын хэмжээ нь өмнөхтэйгөө ижил түвшинд буюу 800-аас 1000 тонн алт худалдаа авах эсхийг нь хэлэхэд бэрх. Энэ хэмжээний алт худалдаа авах нь зах зээлд үнийн том савлгаа бий болгодог. Төв банк алт худалдаа авалтаа үргэлжлүүлсээр байвал энэ нь алтны үнд дэмжлэг болсоор байх болно. Сүүлийн үеийн алтны үнийн огцон өсөлт олон хүний гайхшруулсан идэж үүний ард тодорхой шалтгаан байгаа. Гэхдээ эдгээр тодорхойгүй байдал эрсдлүүд үе үе гардаг учраас бидний хувьд төв банкнуудын худалдаа авалт дээр гол анхаарлаа төвлөрүүлж байна.